Сая би нөгөө өмнөх бичлэгээ шеэрлэх гээд няраа охтуудтай ээжүүдийн бүрд орчихгүй юу? За тэгээд орсон чинь ерөөсөө л энэ бичлэгийг хийх ёстой юм байна гэдгээ л ойлголоо. За энэ нэг бичлэг бол нөхрөөдөд зориулсан бичлэг. Няраа охттой ээжийн нөхрөөдөд зориулсан бичлэгээ. Тэгэхээр саяхан төрсэн няраа охттой бол нөхөрлөгөө явуулаарай. Эсвэл өөрөө үзэж байгаа бол эхнэртэй хэрхэн халамжлах вэ? Эхнэрээ хэрхэн халамжлах вэ? Юу хэлж болох вэ, болохгүй вэ? Оронд нь юу хийх вэ гэдэг зөвлөгөөнүүд байгаа шүү. За нэгдүгээр яаж төрсэн талаар ямар сөрөг нь болж болох вэ? Хийсвэр байна уу? Өөрөө байна уу? Хэдэн цаг өвдсөн, нээгдсэн үү, нээгдээгүй юу? Өөрөө их жинтэй байсан уу? Одоо хэдийгээр те өөрөөс нь болсон гэж та бодож байсан ч юу ч хийж болохгүй. Оронд нь яах вэ гэхлээр оронд нь ямар мундаг байсныг нь, ямар их бахархаж байгаагаа, ямар их баярлж байгаагаа илэрхийлэх ёстой. Мессеж өгч болно, байнга хэлж болно тий. За хоёрдугаарт болохгүй зүйл болохоор жингийнхэн талаар ярьж болохгүй. Ер нь жингийнхэн талаар ер нь битгий яар заяа. Зарим нь хит таргалж, зарим нь хит турж, жингийнхэн талаар ерөөсөө битгий яар. Хүмүүс юу гэж боддог вэ гэхээр мэдхгүй байгаа хэлэхгүй бол хэлэх хэрэгтэй гэж бодоод байдаг. Үгүй ээ, ялангуяа эмэгтэй хүн мэдхгүй байх гэж байхгүй. Толин хараад өнгөрөх болгондоо өөрийгөө харж байгаа. Тэгэхээр жингийнхэн талаар юу ч битгий хэлээ. Ялангуяа нөхөр нь. За 3 дугаарт зүйл буюу маш нэг чухал зүйл маань болохоор хүүе 3 дугаарх нь болохоор хөхний сүүний талаар сөрөг юм юусоо хэлж болохгүй. Одоо сүүн орохгүй байна, чи сайн идэхгүй байна уу? Эсвэл ингээд сүүчин гарахгүй байгаа юм шүү, хүүхэд өлсөөд байгаа юм шүү гэх мэтчлэн хөхний сүүний талаар сөрөг юм юусоо хэлж болохгүй. Энэний оронд болохоор хөхний сүү дэмждэг бүтээгдэхүүнүүд байвал олж авчирч болно. Ээжийг унтуул, ээж сайн унтаж чадах юм бол хөхөнд нь сүү бас нэмэгддэг. Ээжийг стресс багтай байлга. Хүүхдээ хамгийн сайн хайрлах арга бол ээжийг нь хайрлах. Яг ялангуяа энэ үед. Тэгэхээр ээжийг унтуул, ээжид одоо бие засах, усанд орох те өөртөө анхаарах тэр цагуудыг нь гаргаж өхийн тулд та хүүхдээ авах хэрэгтэй гэсэн үг. За 4 дугаарт гэрээ цэвэрлээч, энийгээ ингээч, тэгээч гэж битгий хэлээ. Эхний 6 сар дотор ялангуяа гаднаас тусламжгүйгээр хүүхдээ ганцаараа харж байгаа ээжид хүүхдээ амьтманд аваад өдөртөө үлдчихэж байгаа нь өөрийгөө амьтманд аваад үлдчихэж байгаа том ажил байх өдрүүд байна. Тэгэхээр танай гэр өмнөшгөө ингээл цэвэрхэн байгаа л эхнэр чи ирэхэд бүх юм бэлдсэн байдгүй маа. Тэрний оронд эхнэрээ хүүхдээ унтуулахтай зэрэгцээд унтуул амраа гэд оройн та өөрөө гэрээ цэвэрлэе. Өөрөө гэрээ цэвэрлэе. Амархан шүү дээ. Хүүхэд өөртөө чинь зууралдаад авахгүй үед гэрээ цэвэрлэх амархан. За 5 дугаарт юм байна те. 5 дугаарт болохоор хоол унд хийх гэж. За энэ дээр бол монголчууд гайгүй л үү те. Гам барих хэрэгтэй юм чинь те. Бас бүдэн бах цаханд өрөхгүй. Тэгэхээр ингээ хоол хийх гэж хэллээд хэрэггүй. Тэрний оронд шүү дээ те. Амар гоё юм бол та өглөө ажилдаа явахаас өмнө жоохон эртхэн босоод тоогоондоо ингээд хоол хийгээ тавьчих. Шүл хийгээд ч юм уу тий. Тэгээд өдрийн турш ихнэр чинь халаагаад ингээд аягандаа ийгээд халаагаад идэх боломжтой. Тэгэх юм бол ихнэр чинь зүгээр үнэхээр их баярлна. Үнэхээр их баярлна. Яагаад гэвэл хүүхдийн минь бас яана мөөмөө өглөө за унтчлаа за яах вэ гэд. Тэгээ хүүхэд чинь эхний 6 сар ээжийнхаа зээжнээс салах аягүй дургу. Ер нь тэр нь угаас хүүхэд чинь хамгийн сайн. Ээжийнхаа зээжтэй ээжтэйгээ наалтаж байх нь. Хүүхдийн тархины өсөлтөнд сайн, амар амгалан байдалд сайн. Тийм учраас хүүхэд сайн унтдаг байхгүй юу? Тэгэхээр та хоолыг бэлдээд өгч. Байнга тийм байхгүй шүү дээ. Энэ эмэгтэй насаараа таны хоолыг бэлдэж өгнө. Гэхдээ та энэ удаа хоолыг бэлдээд өгч. За 6 дугаарт болохоор мөнгө болдохгүй байна. Ажилдаа хизээ буцаж орох вэ гэж битгий яриа. Мөнгөний талаар нөгөө хүүхэдтэй болонгууд ээж болохоор ингээд шууд ингээд хүүхэдтэй гэж амар санаа зовдөг. Ер нь жирэмсэн боснос эхлээлдэгтэй шүү дээ. Би одоо сайн чадах уу, бэж байж чадах уу энэ гэл. Тэгтэл аав болохоор шууд мөнгөний талаар санаа зовж эхэлдэг.
За одоо хүүхдээ олчин. За одоо мөнгө төгрөг юу вэ? Яаж өсөх вэ гэж бодож эхэлдэг. Тэгэхээр ойлгож байна. Аавын стресс бол ерөнхийдөө санхүү дээр маш их төвлөрч идэг. Тэгэхээр тэр стрессийг нялх биетэй ээжтэй гаргахгүй. Нялх биетэй эхнэртэй гаргахгүй. Тэр бол уучлаарай одоогоор таны өөрөө үүрж авах стресс байгаад байгаа юм. Эхнэр чинь жоохон ингээд те хүүхд чинь жоохон хамраад ирэнгүүт энийг хуваалцж байна. Хоёрдугаарт эхнэр чинь ингэж хэлсэн байж болно те. Би төрөө шууд ажиллаа орно. Гэхдээ тэр төрж үзээгүй эмэгтэй хүн бол төрх юу ямар байдгийг мэдгүй. Хүүхдээ байх ямар байдгийг мэдгүй. Тэгэхээр нэг ясны тань жоохон худлаад хэлсэн байгаа юм л да. Яг л өөрөө мэдгүй учраас тэгэлсэн байхгүй. Гэтэл одоо хүүхдээ гаргачингууд тэр эмэгтэй биеийн өвдөөд, янгинаад өвдөөд, нойргүй ядраад тэгээд хүүхдээ яхаа мэдгүй нэг шинэ амтан амьдрал нь өөрөөс нь шалтгаалаад байгаа. Тийм хүн дээр санхүүгийн асуудал бити нэмж оруулаа. Чи ажиллаа хийж буцаж авах юм. Мөнгөгүй боллоо штэ. Одоо тэг яах юм гэх юм уу те. Чи буцаад ажиллана гэсэн мэт гэх мэтлээ. Иймэрхүү санхүүгийн асуудлуудыг бити нялх бити ээж дээр авчирч тавиач гэж хүсмээр байна. Тэрний оронд хүүхдээ болохоос өмнө бэлдэх ёстой. Ер нь бол санхүүгийн байдлаар бас бэлдэх ёстой. Хөгжилтэй орнуудад Монголд ч гэсэн олон улсын компаниудад maternity leave буюу ээжийн амралтаас гадна paternity leave гэж аавын амралт, цалинтай амралт гэж байдаг. За тиймэрхүү зүйлүүдээ судалж бэлдэх хэрэгтэй. За дараагийнх нь болохоор хүүхэд өвтгчлөө. Хүүхэд өвтгчлөө гэж хэлэх. Өлсөөд байгаа юм биш үү? Тэ чи станараа хүүхэд ингэчлээ тэгчлээ. Ямар ч ээж хүүхдээ ингээ тгийг гэхгүй, хүүхдээ өвтгийг гэхгүй. Тэгэнгүүт одоо ингээд бүх оюун санаа, бүх юмаа зориулж байгаа хүүхдийн чи өвтгчлөө штэ хүүхдээ гингүүд ээжд маш их гэмшил төрдөг. Маш их ингээд өөртөө урам хугардаг. Тэгсэн ч юм болов уу гэж боддог. Хүүхдээ өвтгдөг ээж гэж байхгүй штэ ер нь бол. За тэгээд өөр чинь дараагийнх нь болохоор эмэгтэй хүмүүстэй харьцуулах. Бусад эмэгтэйчүүдтэй харьцуулах. Тэр ингээд төрснөө тэдэн сарын дотор турцсан байсан. Тэр ингээд бусад ажилдаа орсон мэлээ штэ. Тэр өстө амар сайн сүү гардаг гэж штэ. Тэр өстө нэрээ манай ажлын тэрний ихнэр нь гэрт нь очиод өстө нэрээ зэмцээгэл ингээд байж байгаа хоолойд бүгд бэлэн байдаг штэ. Бас л чамтай адилхан төрсөн штэ. Сая төрсөн штэ. Зарим хүүхдүүд өөр. Зарим хүүхдүүд 50 байдаг. Зарим хүүхдүүд colic baby гэж байнга өлждөг хүүхд гэж бас байгаа. Ээжүүд өөрсдөө өөр. Зарим нь амар гайгүй төрдөг. Зарим нь маш хүндрэлтэй төрдөг. Заримынх нь төрсний дараах нь хэцүү байдаг. Зарим нь хямралд ордог. Зарим нь арай хөнгөнд авдаг. Энэ бол өөр. Тэгэхээр өөрийнхөө сонгосон хүнийг бити дэгээ гэж хэлмээр байна. Бити харьцуулаа. Чамайг ч гэсэн харьцуулахаар хэцүү байдаг үстэй тий. Тэр ийм их болдог гэж хэлэхэд хэцүү байдаг үстэй. За эдгээр зүйлүүдээ эхний ээлжинд хэлье. Тийм. Тэгээд бас нэг зүйл нь ингээд шүн хүүхдээ уйлууллаа гэх мэтчлэн уурлаад ажиллахгүй. Нэг хүүхдтэй ялгаагүй. Тэрний оронд шүн хүүхд чинь юу хэрэгтэй гэдэг бүгдийг бэлдээ тавьчих хажууд нь. Ээжийн хүрэх газар бэлдээ. Чадвал өөрөө хамт босоод бай. Ер нь бол шүн хүүхдээ сэрхэд босгол хэрэгтэй. Юмд төхүүлж өг. Ганц удаа аваад унтуул чадвал. Чадахгүй бүх юмд төхүүлж өг. Ээжийн усны савнд халуун бүлээн байнга байлга. Тэр бол аавын ажил. Явахаас өмнө халуун бүлээн минь төхүүлж өгөөд яв. Унтахаас өмнө халуун бүлээн минь төхүүлээ тавь. Тэр усны савнд. Тэгээд хэрвээ одоо нөгөө угжаар хоололдог эсвэл сүү саадаг тий хөө саадаг бол тэр болгоныг сайхан угаадаг порлон байдаг шүү дээ. Ийш нэг ордог тийм порлоноор бүгдийн сайхан угаагаад худлаа ингээ усаар залахгүй. Яагаад бол тэр чинь ээжийн сүүний нөгөө тослогтой байгаа шүү дээ. Тэрийг бүгдийн сайхан угаагаад сайн шиг усаар зайлаад тэгээд хатаагаад ингээд бэлэн болгоод өгöd. Ингээм бол эхнэрт чинь маш амар ах болно.